шүдэн явагддаг татаад өгөх болно. За ихэнх хүүхдүүдэд 4 төрлийн шүд байдаг. За хамгийн ихэнх нь Caesar буюу үүдэн шүд. За хүнд 8 ширхэг үүдэн шүд байдаг. За үүдэн шүднүүд нь хоолт төдийлөн байдаг. Хуваах үүрэгтэй байдаг. За үүдэн шүдний хажууд соёо буюу канин байдаг. Соёонууд нь үүдэн шүдтэй харьцуулахад илүү шовх хэлбэртэй байдаг. За соёонууд нь шовх хэлбэртэй байгаа нь хялбархан таслах боломжгүй мах зэргийг таслах үүрэгтэй байх нэ. За үүдэн шүд соёоноос гадна хүнд багаараа их араа гэж байдаг. Багаараа премолар гэж нэрлэдэг, их арааг молар гэж нэрлэдэг. За энэ хоёр араа нь хоол идэвхтэй байдгийг боталж жижигхэн хэсэг болгож хуваах үүрэгтэй байдаг байна. За насан турш хүнд 32 шүд байдаг бол 2 настай хүүхдэд 20 ширхэг шүд байдаг. За 8 ширхэг араа, 4 ширхэг соёо, 8 ширхэг баг араа. За 12 ширхэг араатай байдаг байна насан турш хүмүүс. За шүдний цаас хэрхэн явагддаг вэ гэхээр энэ хөвчлөндөө хүний их араа Deep grooves on the tops and sides. That's one of the most common places for tooth decay or dental caries to begin. You can help prevent caries from developing by brushing after meals and snacks, at least twice daily for 2 full minutes. Try to cut back. Энэ бактериуд нь үрдэж өөрөөсөө хэмжээний хүчил ялгаруулж эхлэн эхнэрээ шүдэнд цоорол үүсгэж эхэлнэ. Энэхүү ялгаруулсан бактериуд ялгарч байгаа хүчлүүд нь enamel буюу палан уусгаж cavity буюу цооролыг үүсгэдэг. За мөн шүднүүдийн хооронд энэ бактери үүсгэх процесс явагддаг. За тийм учраас шүднийхээ хоорондын бактерийг маш сайн цэвэрлэх шаардлагатай байна. За шүд тоосны дараа хэрхэн эмчилгээ хийдэг гэхээр шүдний цооролд явагдаж бактери шүдний зөөлөн эд дотор үрдэж эхэлснээр шүдний энэхүү бактерийн өрөвдөл нь хүний шүдний зөөлөн эд болон эрүүний цаашдаа мэдээллийн тулд эрүүний хэсгийг өргөжүүлдэг байна. Тэгэхээр энэ шүд цаашдын тохиолдолд заавал эмчлэх шаардлагатай гэсэн. За эмчилгээ хэрхэн хийдэг вэ гэхээр your endodontist will remove it, relieving your pain or discomfort. За тэгэхээр энэ өрөвдлийг эмчилж your endodontist will эмчилж цэвэрлэх хэрэгтэй байна. За тэгэхээр өрөвдөл үүсгэх хэсгийг цэвэрлж нээж шүдний зөөлөн эдийн хэсгийг нээж бактерийг устгах үйлчлэгтэй байж оруулна. Үүснийхээ дараа шүдний сувгийг цэвэрлэн. За шүдний сувгийг цэвэрлснийхээ дараа шүдний сувганд тодорхой байдлаар шүдний сувгийг дүүргээд дараа нь хатуу байдлаар шүдний үлгэр хэсгийг очдог байна. To have your teeth properly restored with a filling or crown. За тэгэхээр эдгээр шүднийхээ эрүүл байдлыг хадгалахын тулд хүүхдүүд хүмүүс биднээс тогтмол шүдээ үзүүлж явах шаардлагатай байна. Тэрийн эмчилгээ хийх шаардлагатай